За гэвч улсын их хурл тогтоол гараагүй хилцэж эхлэегүй байхад маргаан үүсгэн улсын хурлын тогтоолд ерөнхийлөгчийн хориг тавиад дахин хилцэх гэж багт нь за маргаана шийднэ гэд их суудлаа зарлах нь процессын алдаа гэж зарим хуульчид үзэж байна. Өөрөөр хэлбэл альж тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа тогтоолыг за үндсэн хуулийн цэц хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг за үндсэн хуулийн цэц асуудалд хит яаруу хандаж ерөнхийлөгчийн хориг үндсэн хуулийн цэцэд шахалт болж байна уу гэгч нийгмийн хардталд байгаа юм а. Алдаа хаана байна гэдэг хахаар нөгөө хүсэлтийг гаргаж байгаа улсын хурлын гишүүд маань тухайн улсын хурлын шийдвэр нь тогтоол хэлбэрээр албаж гараагүй. За хууль улсын хурлын тухай хууль заасан дагуу төрийн аль биесийн мэдээлэл нийтлэгдээгүй, нийтлэгдсээс хойш хуулийн хүчин өнгөрч хүчин төгөлдөр болоогүй байхад ерөөсөө ёсчлогдсон батлагдах үнцүүлэнс хандаад байгаа нэг ийм асуудал байгаа даа. Тэрнээс цэцэл эрх бүхий халамжлалыг гаргасан хүсэлтийг бол заавалшгүй аваад маргаа өсгөд хийнээлцэх үүрэгтэй байлаа. За энэхүү маргааш үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаанаар ерөнхий сайд Зандарч нарын хувь заяаг шийдэж эцсийн шийдвэрийг гаргана.